Алтан гэрэг дархны өрөөнд алах туш хангинуулан алтан мөнгөн эрдэнсийг амьлуулан урилж суугаа энэ залууг сайхан жаргалын Ганбаатгийн ухааны уур, нүдний уур, гарын уургуургийг удмаас заяатай өвдөөсөө өвлсөн уран дархан маань Өвөр Монголын багшийн их сургуулийг уран зургийн мэргэжлэр дүүргэж 2013 онд Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн магистрийн зэрэгт мөнгөн дархны мэргэжлэр суралцаж эхэлжээ. Ийхүү хар багаасаа мөнгөн эдлэлд дуртай мөнгөн дархны ажлыг маш их сонирхдог байсан Ганбаат Монгол Улсын төрийн их дархан Дамбийн инх даваа багшид шаварах алтан боломжийг авч дархан хүний бурхан ухаан даамын их амьдралын ухааныг нь өвлөн авч ар гэртээ буцсан ирээд алтан гэрэг дархны өрөөгөө байгуулжээ. Манай багшийн өөрийнх нь өөрийн хийж гэх онцлог бол одоо торгон хийж гэж байна. Монгол чигээр маш нэрлэг тийм чим байдаг. Тэр онцлогоор босод хийчээс тийм ялгагддаг. Би өөрөө мэл хараа одоо мөнгөн аяган дээр ер нь илүү сэтгэл гаргаж идэг гэж бодно. Мөнгөн аяга угаасаа манай Монгол үеийн тэр мөнгөн аягийг их эрхмэлдэг штеп. Дэш амсартай. Билэгдэн бүлийг эрхмэлэн тэгээд дээр нь тэр угалж 8 дахалтай ч байна одоо чусуур хэдэж байна хөөмөл хэдэж байна. Эндэн бол одоо энэ угалж хэний бэлэгдлийг үлийнхээ анхаарна. Зарим нь бол хөгжин бадрах бэлэгдэлтэй, зарим нь бол эрүүл ангийн бэлэгдэлтэй. Тиймээс тэрийг үл яг их сайхан тохируулж хэрэглэх хэрэгтэй. Энд дээр бол их сэтгэл гаргаж эргээд энэ янз хэлбэрийг яг энэ уламжилт хөө угалжаар бас хийн. Тэгээ бас өөрийн одоо шин жагвараас одоо бас төсвөлж тэгээд одоо удаагийн ер нь бол удаагийн хийж байгаа аяг бол тэр хэлбэр хийчинд бол давчих байх. Ер нь бол нэг удаагаас ондоо нэг удаагаас сайхан хийх гэж хийдэг. Манай ахшилд гараар хийсэн юм бол ямтай гэж хэлдэг. Тэгээд бол гар хийж юм бол дахин давтагдахгүй ерөөс. Чи адилхан хэмжээний шийдвэр адилхан хэмжээний мөнгө аяг хийлээж гэсэн. Нэг энэ удаа хийсэн дараа удаа хийсэн тэр угалж юм уу? Давтаа ондаан гарна шүү дээ. Тийм. Гараар хийсэн юм дахин давтагдахгүй ямтай байдаг гэж. Тэрийг би бол бас сүлд нь энэ атмыг судлаад энэ бүхэн ч энэ бүр жижиг эс дахиад бүтчээр нь хамгийн жижиг ширхэг атом биш үү? Атомын хөдөлгөөн тэр чинь бүгд хөдөлгөөнтэй шүү. Тэрнээсээ л удаад авдаг.